Сайн байцгаана уу бүгдэнд нойроо минь. За Автландын 2 дугаар салбар дээр бэлэн борлуулагдж байгаа автомашинуудаа танилцуулъя. За бүхэн сонирхсан машин байвал асуугаад дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваад явах боломжтой байгаа. За яг лайв хийж байгаа салбар маань болохоор Ярамгийн Horse Auto Expo-гийн 3 давхарт Автланд гэж байрлаж байгаа. За эндээс нэхлээ танилцуулъя явчих. За энд 2020 оны Ford Raptor байна. За ийм аяллаа юм юутэй харталтай шууд тавьчихдаг юмтай. За тэгээ буцаагаад авчдаг. 2020 оных 50,000 км явсан 275 сая гэж байгаа. Ford Raptor байна. 3500 твин турбо уршаа 10 араатай 2020 оны Ford Raptor байж гин. За Iceland Prado 150, 120 FG Cruiser-ууд байж гин. За энд 2007 оны Prado 120 байж гин. 4000 мотортой. За Японоос орж ирсэн гялын бичгтэйгээ. За тэгтээ Улаанбаатарын дугаартай шүү. Үүний хувьд бол 70 сая гэж юм. За энд болохоор 11 оны FG Cruiser 85 сая. За энд болохоор 7 оны зөв өрүүлтэй FG Cruiser гэж 4000 мотортой. Үүний хувьд бол 85 сая гэж юм. Үнэн ярилцаад авах боломжтой. За энд болохоор 2011 оны 4000 мотортой Prado 150 байна. Улаанбаатарын дугаар олгох шүү энэ дээр. За үүний хувьд бол 105 сая гэж юм. За энд 2012 оны Prado 150 байна 4000 мотортой. Үүний хувьд бол 115 сая. За Iceland Prado 150 2023 оны одоо манайхны хэлгээр бүх тоноглолтой нөгөө суудлууд хална 360 камер, савхин суудлал лүк гэд байх ёстой бүх юм байгаа. За үүний хувьд бол 155 сая гэж байна. 23 оны 11,000 км явсан Prado 150 байна. За энд 2023 оны Prado 150 байна. 360 камертай, мэдрэгчтэй. Тэгтээ даун суудалтай лүк байхгүй. 135 сая гэж байгаа. 20,000 км явсан. За юм 23 оны ингээд тоноглосоо хамаарад явсан километрээс хамаарад 2 өрөөнтэй Prado 150 байна. За энэ болохоор 2015 оны Prado 150 байж гин. 2700 мотортой. За үүний хувьд бол 105 сая гэж байгаа 15 оных. За энд 23 оных бас бүх юмтайгаа одоо манайхны хэлээр full option загвар тийм. Үүний хувьд бол 155 сая. За энд 2018 оны 25 онд орж ирсэн. За 20 модтой 360 камертай, сахин судалтай, лүктэй 70,000 км явсан Prado 150 байж гин. За үүний хувьд бол 123 сая гэж гин. За энд юм бор өнгөтэй 2022 оных ирсэн байгаа. 2700 моторт бор өнгөтэй нэг бор салаантай Prado 150 цагаан өнгөтэй. Үүний хувьд бол 145 сая. За энд бас 22 оны хар өнгөтэй байж гин 145 сая. 2700 мотортой. За энд болохоор 16 оных байна. 110 сая гээд 16 оны хар өнгөтэй Prado 150 байж гин. За энд болохоор 2013 оных байж гин. 95 сая гээд Prado 150 байна 2700-тэй. За энд зөв өрүүлтэй дизель хөдөлгөөртэй Prado 150. За үүний хувьд бол 148 сая гэж байгаа 18 оных. За энд бас 18 оны Prado 150 байна. Үүний хувьд бол 117 сая гээд байж гин. За энд Porsche Cayenne Macan байж гин. За энэ 18 оны Porsche Macan. Үүний хувьд бол 160 сая гэж гин. За Iceland 2016 оных 17 онд дилерээсээ гарч ирсэн Porsche Macan байна. Маш бага явсан 32,000 км явсан Macan байна. Үүний хувьд бол 130 сая. За энэ дараа Nissan Pathfinder гэдэг нэг гоё машин байна. Nissan-ы Pathfinder цаашин загвар 25 оных. Үүний хувьд бол 170 сая гэж байгаа. 7 өний суудалтай юм гоё дунд гарын жип. Одоо BMW X7-тэй Highlander эднэртэй ижилхэн гэх юм уу. За энэ Lexus NX нь 2022 оны NX 178 сая гээд бүтэн хуулахтай 15,000 км явсан NX 250 байна. За энд 2022 оны Porsche Macan байна. Бас дилерээсээ гарч ирсэн Macan. Үүний хувьд бол 220 сая, 230 сая. За энд болохоор Chevrolet брендийн Trail гээд бас юм хөргөн зөв өрүүлтэй дунд гарын жип байна. Үүний хувьд бол 70 сая гэж байгаа. За Iceland
Toyota Alphard 2016 оны нөгөө Executive Lounge гэж загвар байгаа шүү. Үнийн хувьд бол 93 сая гэж байна. За өөр сонирхсан машин байвал бас асуугаад дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно. За сүүлийн үед нөгөө тренд болоод байгаа бас нэг гоё машин байна. Мэдээж тэр хятадын Great Wall брендийн танк 300, 500, 700 гээд од болоод байгаа шүү дээ тийм. Манай дээр нэг ширхэг өмнө 3 ширхэг ирээ зарагдсан. Нэг ширхэг ирсэн байна. За энд 25 оны танк 500. За цаанаасаа тоногтойгоо ирсэн. Top Fire гэдэг брендийн тоногтой. Ерөөсөө хийх ёстой бүх юмнууд нь хийгдсэн байгаа. Либотик л байхгүй байгаа. 2025 оных 11,000 км явсан. 2 мотортой турботой. За танк 500 шүү. За урд гүпер. За энд фулийн дугуй ээжийн. За ингээд гар амарцаатар энэ үзүүл хатуу тохируулдаг юм амарцаатар. За тэгээд энд гიშ төмөр гიშхүүр энэ хөрхөн байгаа. Багныхын тагнад дээр энэ араа. За энд юм нөгөө нэг юмнуудаа зүүчдэг дээ. Эднэр дээр ингээд зүүчдэг. За ачаа. Энэ араас та гоё Мекагийн гоё суурь нэмж хийсэн билээ. Ийм суурь их зүгээр юм билээ шүү. Яг дуугаа үрдэг машинуудад. За 2025 оны танк 500 Top Fire брендийн тоногтой. За хийх ёстой бүх юм байгаа. Либотик л байхгүй байгаа. За бүтэн хамгаалтын хуулгатай. Үнийн хувьд бол 163 сая гэж байгаа шүү. За нөгөө хүмүүс танк 500, 300 гэдэг байгаа шүү дээ. Энэ болохоор танк 300. За тэгээд машин болгоо өөрөөр үнэтэй байдаг тоноглоосоо хамаарат энэ болохоор нэлээд тоногтой. Үнийн хувьд бол 163 сая гэж байгаа шүү. За энэ болохоор Beijing Jeep байна. 212. За Albiosоор оруулж ирж байгаа бас 2000 мотортой турботой энэ чулаактай. За үнийн хувьд бол 135 сая гэж байгаа шүү. Albiosоор оруулж ирж байгаа. За ижлээд Lexus 570. Манай дээр бэлэн байгаа Lexus гэдэг танилцуулъя. За энд 2011 оны Lexus 570 байна. 12 онд оржсэн 5700 мотортой бензин V8, уршаа 6 араатай. За хар өнгөтэй цагаан шаргал салонтой 100,000 майл явсан. За үнийн хувьд бол 105 сая гэж байна. За ижлээд GX 550 байна. 2024 оны цоошин GX 550 байж байна. 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай Америкээс орж ирсэн галийн бичгтэйгээ байгаа. Хар өнгөтэй хар салонтой. За үнийн хувьд бол 389 сая гэж байгаа. За энд болохоор нөгөө цөлийн шар өнгөтэй тий. Бас GX 550 дээр гарчсан бас нэг гоё өнгө. Бас 2024 оны GX 550. За манай Lexus-ийн дилерээр орж ирсэн машин бүтэн хуулгатай 2000 км явсан. Үнийн хувьд бол 348 сая гэж байгаа шүү. 348 сая. За ижлээд 2024 оны 12 сард оржсэн Lexus 600 F Sport загвар хар өнгөтэй улаан салонтой. За бүтэн хамгаалтын хуулгатай 1900 км явсан Lexus 600 байгаа шүү. За үнийн хувьд бол 460 сая, 1900 км явсан 460 сая. За энд 2025 оны цоошин Lexus 600 F Sport загвар ээж байна. За үнийн хувьд бол 498 сая гэж байгаа. 498 сая. За энд болохоор 2024 оны 2025 оны 7 сард орж ирсэн Lexus 600 Luxury загвар ээж байна. За 18,000 майл явсан. За хар ногоон өнгөтэй, хар салонтой. За үнийн хувьд бол 450 сая гэж байгаа шүү. 450 сая. За энд болохоор 2024 оны 2025 онд орж ирсэн премиум загвар ээж байна. Ногоон өнгөтэй улбар шар салонтой. За үнийн хувьд 4000 майл явсан машин галийн бичгтэйгээ байгаа Америкээс орж ирсэн. За үнийн хувьд бол 465 сая. За энд 2024 оны 2024 онд оржсэн Lexus 600 Urban загвар ээж байна. За бүтэн хамгаалтын хуулгатай хар өнгөтэй хар салонтой. За дилерээс гарсан машин. За үнийн хувьд бол 475 сая гэж байгаа шүү. За тэгээд Lexus 600 маань дээр 5 ширхэг бэлэн худалдаалагдаж байна. За манайхны хамгийн их асуудаг бас автомашиныг тийшээ орж танилцуулъя. Гарч ирээд энэ дадоогоо дэн заагаа танилцуулъя. Мэдээж Dallas Road, Land Cruiser 300, Land Cruiser
200-нууд. За эндээс нэхлээд танилцуулъя. За энэ Land Cruiser 76 байна. 2018 оных 18 онд Монголд орж ирсэн 94,000 км явж байгаа Land Cruiser 76 дизель механик. Энэ гэхдээ 76 дотор V8 хөдөлгүүртэй шүү. 4500 мотортой V8 хөдөлгүүртэй. За үнийн хувьд бол 165 сая гэж байгаа. 165 сая гэж байгаа. За хийх ёстой бүх тоногнууд хийгдсэн. Чиргүүл чирээд явахад хамгийн тохиромжтой том мотортой яг 200-ийн дизель хөдөлгүүр гэсэн V8 турбо. За үнийн хувьд бол 165 сая гэж байна. За энэ Land Cruiser 79 байж байна. Пикап. За 4200 мотортой дизель механик цоо шинээрээ байж байгаа. За албаас нь дийлрийнх нь үнээр нь борлуулж байгаа шүү манайх. За жоохон яриач чамаагүй гэж болно шүү. Манай машин зөрүүнд орж исэн цоо шинээрээ л байж байгаа. Нүтийн баримттайгаа дийлрийнх нь үнээс жоохон буулгаад өгнө. 70 сонирхож байгаа хүмүүсээс холбогдоорой. За энэ талыг Land Cruiser 300 GXR загвар хамгийн эрэлттэй байдаг загвар 4000 мотортой уршаа 6 араатай бензин автомат GXR загвар 25 оны цоо шинээрээ байгаа. Им бор шаргал өнгөтэй цагаан шаргал салонтой цоо шинээрээ үнийн хувьд бол 243 сая гэж байна. 243 сая. За энэ болохоор 2025 оны цоо шинээс GXR 300 байна. За 4000 мотортой бензин автомат. За манайхны хамгийн дуртай өнгөтэй хар өнгөтэй шаргал салонтой байна уу гэдэг. За тэр өнгө нь байж байна. Үнийн хувьд бол 235 сая гэж байна. 235 сая. За энд Land Cruiser 300 VX загвар байж байна. 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай. За хар өнгөтэй цагаан шаргал салонтой бензин хөдөлгүүртэй. За үнийн хувьд болохоор 345 сая гэж байгаа шүү. 345 сая. За энд болохоор буруу өрөөлтэй Land Cruiser 300 байж байна. За Японоос орж ирсэн AX загвар 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай. Үнийн хувьд бол 238 сая гэж байгаа шүү. 238 сая гэж байгаа. Тэгэхээр бас яг уу буруу гэхгүй бол GXR-ын үнээр VX авах боломжтой. Дэлгэрэн VX дэжлэн гэсэн үг. За энэ болохоор 2025 оны цоошин дизель GXR байна. За тоноглоод унахад хамгийн гоё тохиромжтой загвар GXR-ын дизель хөдөлгүүртэй 3400 мотортой твин турбо уршаа 10 араатай. 2025 оных хар өнгөтэй цагаан шаргал салонтой үнийн хувьд бол 265 сая гэж байгаа. 265 сая. За энэ Land Cruiser 200 байна. За энэ наадлын 200 2018 оных за 2025 онд оржсон Land Cruiser 200 ZX загвар байна. ZX загвар. За 4600 мотортой бензин V8. За үнийн хувьд болохоор 215 сая гэж байгаа. Цагаан өнгөтэй бор салонтой. Одоо манайх нийлгэр full option бүх юмтайгаа гэсэн үг. ZX загвар. За энэ болохоор 2964. Энэ нөгөө номер олдохгүй болохоор номер аваад тавьчих шүү. 2018 оны 25 онд оржсон Японы стандарт. За AX загвар байгаа 4600 мотортой бензин V8. За үнийн хувьд бол 188 сая гэж байгаа. 188 сая. За ишлээд 2013 онд оржсон Land Cruiser 200 бензин автомат VX High загвар. За үнийн хувьд бол 135 сая гэж байгаа. Бензин VX High загвар хар өнгөтэй цагаан шаргал салонтой 4600 мотортой V8. За энд болохоор 2186 2018 онд оржсон Land Cruiser 200 GXR загвар 4000 мотортой уршаа 6 араатай мөнгөлөг саарл өнгөтэй цагаан шаргал салонтой. За энэ машин 18 оных гэдэг чинь одоо 7 жил Монголд явсан гэсэн 50,000 км явсан. За энд сая шинээр манай Atlas брендийн амортизатор тавигдсан. За Bridgestone Бэлзак өвлийн дугуйтай манай Y Plus брендийн дуурдаггүй юм ачаа тавигдсан байгаа. Энэ улбар шавны астаг торомж гიშгээд хөдөөгаа давж түлхчүүл асаалтаа явж гисэн хол замд явахудаас хэрэгтэй. За ийм машин байна. Үүний хувьд бол 165 сая гэж байгаа шүү. Бензин GXR маш бага явсан. Нөгөө хүмүүс хэдийн эзэмшигтэй вэ гэдэг байгаа. Энэ ганцхан эзэмшигтэйсэн машин шүү. Номерыг хайж болно. За 6146 2016 оны Land Cruiser 200 бензин VXR загвар байгаа. За 4600 мотортой бензин V8. За хар өнгөтэй бор салонтой. Үнийн хувьд бол
189 сая гэж байгаа шүү. Бүтэн хамгаалтын хуулгатай. За ийм машин байна. Land Cruiser 200 байна. За энд болохоор VXR загвар нь бензин VX. За энд болохоор GXR нь 18 оных 165 сая. За энд 8213 онтой бензин VX High загвар 135 сая. За 2964 энэ цагаан хоёр болохоор Японы стандарт буруу өрөлтөө. Наадлынх нь 18 оных 188 сая бензин V8. За энэ AX загвар нь. За энд болохоор ZX загвар нээж байна. Бүх юмтайгаа гэсэн үг. Үүний хувьд бол 215 сая гэдээ байж байгаа галын бичгтэйгаа. За энд нэг гоё 200 байгаа. За энэ болохоор 19 оных 19 онд орж ирсэн Land Cruiser 200, Urban 200. За тэгээд 40 мянган км явсан. За Toyota 5 богдоос гарсан машин 5 богдор бүх түүх нь байж байгаа. За тэгээд цагаан өнгөтэй, цагаан шаргал салонтой. Үүний хувьд бол 195 саяар зарагдчихж байгаа. Нэг гоё бас 200 байж гин. За энэ дараа цоош нь гоё машин ирсэн. Ямар машин гэж бодож байна та нар? Toyota 4Runner 2025 оны шинжлэгдсэн 4Runner 2400 мотортой турботой бензин автомат. За өнгө нь гоёгац. За энэ бүр TRD off-road загвар нь ирсэн байгаа шүү. За нэг том биш, жижигхэн биш, хөдөө гадаа явахад хамгийн гоё тохиромжтой. Данхаагаа тахгүй дээ, хоцторч унахад тохиромжтой, хөдөөж унахад тохиромжтой. Энэ TRD бүр off-road загвар нь ирсэн байгаа шүү. Үүний хувьд бол 283 сая гэж байгаа. Америкээс орж ирсэн галын бичгтэйгээ байгаа. За яг 4Runner сонирхдаг хүмүүс байвал те. Нэг юм том машин дургуун хүмүүс идэг шүү дээ. Энэ гоё 4Runner ирсэн байгаа шүү. Бас ирээд гоё сонирхоод үзээрэй. Гоё өнгөтэйгаац амар гоё. Залуулаг автомашин. За ижлээд манай Автоланд компани оруулж ирдэг Dado гэдэг автомашин байгаа. За ерөөдөө бол New Avenue гэдэг нэртэй. За ер нь Ford Ranger шиг харагдаж байгааз Ford компани хятадын GMC брэндтэй хамтраад гаргасан автомашин байгаа. Dado гэдэг автомашин байгаа. За 2300 мотортой EcoBoost бензин автомат турботой. За үүний хувьд бол 158 сая гэж байгаа. Энэ машин үйлдвэрээсээ тоногтой. Энэ тоногийн үйлдвэр дээр нь авчиад манай Y Plus брэндийн тоногнууд хийгдсэн байгаа. За Libotok, за гишхүүр, за Cayman-ийн амарцаа дээр зөөлөн хатгаа тохируулдаг. За Y Plus-ийн обууд, за Goodrich-ийн Alert K2 дугуй. За тэр артлын бас нөгөө хоошоо хачаан дээр шор ороод иддэг штэ. Энийг хийсэн учраас битүүлсэн гэсэн. За тэнд ингээ 3 4 унтчих майхантай. За ийм хөөрхөн машин байгаа шүү. Үйлдвэрээсээ тоногтой ингээд тэгээд 158 сая. Мэдээж манай Автоланд компани оруулж ирж байгаа учраас засвар үйлчилгээ сэлбэг хэрэгсэл бүгдийг нийлүүлнэ. Үүний хувьд бол 158 сая. Та бүхэн унж байгаа машинаа оролцуулаад авах боломжтой. За сүүлийн үед бас тренд болж байгаа машин. За Mercedes-Benz компани хятадын BYD-тэй хамтраад та Denza гэдэг үйлдвэрийн одоо манайхны хэлдгээр Alphard Velfire эднэртэй ижлэг машин байгааз. За бензин цахилгаан хосолсон автомашин ирсэн байгаа. 4 дугаар хөтлөгчтэй D9 загвар ирсэн байгаа шүү. 7 оны суудалтай. За тэгээд дам батарейгаараа 145 км явна. Бензинтэйгээ нийлээд 1100 км явах боломжтой ийм гоё машин ирсэн байгаа шүү. За тэгээд байгууллагууд гоё тавтай. Бас Улаанбаатар хоттой ингээд нэг олуулаа сууж явдаг олон мааматай айл мэлүүд амар гоё тохиромжтой. Ерөөсө цэнэглээ яваад хахад ямар ч асуудалгүй гэсэн үг. 145 км хэрж өдөрт бол хангалттай дан батарейгаар авчна гэсэн үг. За ийм Denza гэдэг машин ирсэн байгаа. Үүний хувьд бол 220 сая гэж байгаа шүү. 220 сая. За өөр сонирхсан машин байвал асуугаарай. За салон юм гоё. Хойшоогоо 3 орчин. Энэ хөл амраагчтай. Эндээ бүр энэ пэд юм бэлээ. Эндээсээ массаж эднэр хийгээд явчихна гэсэн үг. За ийм гоё машин ирсэн байгаа шүү. Маад нэг ширхэг ирсэн байгаа. Хоёр ширхгийг өөр өнгөтэйгийн захиалга авсан байгаа. Нэг байгууллага хоёрыг захиалсан байгаа. За энд Nissan Patrol Y62 хамгийн сүүлийн V8 200 гэнэ V8 Patrol Y63 гараад V6 хөдөлгөөртэй болсон. За 5600 мотортой бензин V8 хөдөлгөөртэй 2024 оны Nissan Patrol Y62 яг том моторонд дуртай. За юм чирдэг хүмүүсээ ивэл те ийм тэнцвэр сайтай машин Patrolж ирнэ.
Батрал ер нь мундаг машин шүү дээ. За 2024 оны 24,000 км явсан. Бүтэн хамгаалтын хуулгатай, хар өнгөтэй цагаан шаргалтай Nissan Patrol Y62. Үүний хувьд бол 248 сая гэж байгаа шүү. 248 сая. За энэ Land Rover Defender гэж байна. Defender X загвар нь. За SE, HSE, X гэдэг. За дотроо 3000 мотортой, 2000 мотортой, 5000 мотортой гэдэг. Яг энэ загвар болохоор X загвар хамгийн өндөр тоноглолтой. За тэгээ мотор нь 3000 мотортой. 2023 оны 23 онд дилерээсээ гарсан машин. За тэгээд энэ нэмэлт тоногнууд бол хийгдсэн бүтэн хамгаалтын хуулгатай 30,000 км явж байгаа. Үүний хувьд бол 320 сая гэж байгаа шүү. Defender X загвар байна. За энд хоёр шиг Range Rover байгаа. За V6 хөдөлгүүртэй нь болохоор 680 сая. За V8 хөдөлгүүртэй нь 730 сая гэж байгаа. Цоо шинээрээ байж байгаа. За энд нөгөө Beijing Jeep гэдэг түрүү яриад байсан те. Beijing Jeep-ийг бас аль биесээр борлуулж байгаа манах. За 2000 мотортой, турботой. Эдгээр бүр чулаагтай. Энэ цэнхэр өнгөтэй нь болохоор тоногтой юм үйлдвэрийн. За та хэд харж байгаа хөтэй ногооныгоо бол хамаагүй өндөр харагдаж байгаа. За нүүр, урд төмөр, урд тав төмөр гүүпэр, гişгүүр, атласын амортизатор чулаагтай. За энэ цэнхэр нь болохоор 135 сая гэж байгаа. За энэ ногоон нь хар саарл өнгөтэй, ногоон өнгөтэй хоёр байгаа. Хоёр өнгөний сонголт байгаа. Үүний хувьд бол 119 сая гэж байгаа. За засвар үйлчилгээс хэлбэх хэрэгсэл бүгдийг манайх нийлүүлнэ. За энд хаваалын HS загвар гэж байна. Great Wall брендийн хаваалгийн хаанхын машин бэ гэдэг. Great Wall гэдэг бүдүүргийн амар сайн мэддэг танк 500 300-гийн үйлдвэрлэдэг одоо компани машин хаваал HS. Одоо нөгөө нэг Lexus, Toyota гэдээ байдаг шиг яг нэг үйлдвэрийн хоёр өөр машин гэсэн. За 2000 цоо шинээрээ байгаа. Энэ ингээ үйлдвэрийн юу манай Y Plus брендийн тоногтой ерөөдөө 32 сая төгрөгийн тоногтой. За үүний хувьд бол 169 сая гэж байгаа шүү. Хаваал HS загвар. Дан бензин хөдөлгүүртэй батарей эднэр байхгүй. За энэ бас нөгөө алдарт Leopard 582 манай дээр бэлэн борлуулагдж байгаа. Leopard 5 нь болохоор ультра загвар нь. За үүний хувьд бол 168 сая гэж байгаа. За Leopard-ыг бараг надад яриулдаг хүмүүс бас амар сайн мэдж байгаа тий. Ирсэн хүмүүс арга шууд өөрөө үзчихэд байгаа шүү дээ. Одоо биднээр яриулдаг. За энэ болохоор Leopard 8 байна. Deluxe загвар нь байж байна. 240 сая гэж байгаа шүү. За ерөөдөө бол батарейгаараа бол 100 км явна. За бензинтэйгээ нийлээд ерөөдөө 1200 явна. 90 банктай. Бензин цахилгаан холсгос одоо plug-in hybrid юм уу те. BYD-гийн Leopard 8 байгаа. За ийшээ бас манай бас хамгийн эрэлттэй одоо сүүлийн үед өнөөдрийн байдлаар хамгийн эрэлттэй байгаа манай хамгийн сүүлд орж ирж байгаа автомашин. Манай ч нөгөө Kai гэдэг Хятадын Kai гэдэг брендийн автомашиныг оруулж ирээд одоо 3-4 жил рүүгээ орж ийн. За тэгээд дараагийн орж ирж байгаа автомашин нь болохоор бензин цахилгаан хосолсон Rox гэдэг автомашин байгаа. Rox. За дан ерөөсө хот төр цэнэглээд дан цэнэглээд яваад иж болно. 235 км дан цахилгаанаараа явна. За 70-ын банктай бензинтэйгээ нийлээд 1115 км явна гэсэн. За тэгээд хот төрөө цэнэглээд дан батарейгаараа яваад иж болно. Эсвэл бензиний шатаад батарейгаа цэнэглээд бас яваад иж болно. Шууд хөдөө гадаа шууд явах боломжтой бас нэг амар юм. Шууд хөдөө явах боломжтой. Хөдөө очиод цэнэглэх шаардлага байхгүй. Бензинээ ийгээд бензиний шатаад батарейгаа цэнэглээд яваад байна гэсэн үг. За ийм гоё машин ирсэн байгаа шүү. Үүний хувьд бол 220 сая гэж байгаа. Энийг онгоод өгч. Чэлсэн юм уу? За яг энийг онгоод өгч. Тэгэд одоо За энэ болохоор VIP судалтай 220 саяхан загвар байж байна. Хойно дахиад санал босоод 2 хүн орчин энд ингээ хөл амрагчтай судалтай. За ингээ шилэн дээвэртэй эндээ DVD-тэй. За ийм гоё машин ирсэн байгаа. Бензин цахилгаан хосолсон. Одоо энэ 22% байна. Энийг одоо цэнэглэж байгаа. За үүний хувьд бол 10 сая 220 сая гэж байгаа. Манайх аль биесны эрхтэйгээр борлуулж байгаа учраас 5 жил 150,000 км үйлдвэрийн баталгаа өгнө. Бензин мотор машинда цахилгаан мотор батарейндаа болохоор 8 жил 240,000 км-ийн үйлдвэрийн баталгаа олгож байгаа. За салааны хувьд бол улбар шар салаантай, цагаан салаантай, хар салаантай гэсэн сонголттой байгаа. За энэ машин маань 9903 маань ингээд
зарагдаж байна. Маргааш эзэн нэрээ давна. За тэгээ өнгөний сонголт хар сарал, цагаан, ногоон, хар, мөнгөлөг сарал гэсэн сонголтууд бас байгаа шүү. Бензин цахилгаан хосолсон. Одоо нөгөө бензин эднэр тасрахад бол шууд цэнэглэл дан батарейгаар яваад байна гэсэн үг. Нэг амар юм. За илүү хэмнэлттэй. Тэгээд 6 өдрийн суудалтай, 7 өдрийн суудалтай гэсэн сонголттой байгаа. Хөдөөгаадаа хаан чухал тохиромжтой. За ийм автомашиныг орж ирж байгаа шүү. Та бүхэн Rox 01 гэдэг YouTube дээр хайхаар гараад ирнэ гэсэн үг. Тэгээ нөгөө глобал загвар олон улс руу гардаг загвар, Европ руу гардаг загвар учраас нөгөө хилүүд нь бүгд ерөнхийдөө 4-5 улсын, 6 улсын хилтэй илүү юм чинь. Тийм хилтэй байгаа. За энд ингээд цэнэглэгчийн дагуулад өгөн таад гаражтаа суулгаад ингээд цэнэглэх боломжтой байгаа. За ийм гоё машин манайх аль бие усны эрхтэйгээр орж ирж байгаа шүү. Бензин, цахилгаан, хосолсон машин. Тэгэхээр хот дотор бол бан батарейгаар яваад хад ер нь шатуун зарцуулалт маш бага гэсэн үг. За ийм машин ирсэн байгаа шүү. Та бүхэн бас ирээд сонирхоод үзээрэй. За урдлын дөрвөн суудалд дөрүүлээ массаж хийн. Энэ массаж энэ урдлын бас судал массаж энэ бүр хөл амрагчтай. Энэ нөгөө VIP судалтай гэдэг нь бизнес классын судалтай. Хойно дахиад 2 хүн суун. За үүний хувьд бол 220 сая гэж байгаа. За ийм машин биш үү. Тэгээ та бүхэн манай бусад машинууд маань болохоор B1 давхарт байгаа. Яг энэ 2 дугаар салбарынхаа доор болохоор RX харьяар за тэгээд Crown, HS, High, Pruss 30, 50, 51, 52, 55 за Pruss 40, 41 гэдээ бүгдөө байгаа. Тэгэхээр та бүхэн машин авах гэж бол бас манайхаар ороод гараарай. Ярамгийн Horse Auto Expo-гийн 3 давхарт Автланд барилж байгаа шүү. Бас унжаага автомашинаа оролцуулаад авах боломжтой байдаг. Зарим автомашинууд дээр нь бас боломжгүй байдаг шүү хүмүүсээ. За тэгээд манай дээр байгаа автомашинууд дээр банк болон банксуудын лизингээр бас авах боломжтой байгаа манай автомашинуудыг урьдчилгаа хамгийн багадаа ерөөдөө 20% төлөөд авах боломжтой байгаа. За мэдээж манай хамгийн бага хүүг санал болгодог манай банк усуд. За одоо жишээлбэл бензин тэр машинууд дээр ерөөдөө бол банкнууд маань 1.4-өөс 1.7% хүүтэй байгаа 96 сараар. За энэ цахилгаан машинууд дээр болохоор 1.2-оор зээл гарч байгаа шүү. 96 сараар хүн 1.2% хүүтэй эко машины зээл гарч байгаа. Эдгээр тэгэхээр нөгөө бензин цахилгаан олсон учраас бол хөдөөгаад явхад бол ямар ч асуудалгүй гэсэн үг. За тэгээд лайвта манд хамт байсан баярлалаа. Машин авах гэж байвал манайхаар ороод гараарай. Баярлалаа баяртай.